том төслүүдийн хэрэгжилтийн явцыг ингэж ер нь хагасчил тутамч юм сонсох нь бол зөвлөлтөө. Тэгээ энэ ач холбогдолтой. За ер нь би бол энэ одоо том хэрэгжүүлсэн төслүүдийг харахтаа эдийн засгийн үр өгөөж энэ одоо эргэж өөрөөр хэлбэл мөнгө олох, ашиг тусаа өгөх энэ одоо төслүүд рүү л үндсэндээ хөрөнгө оруулах зорилгыг агуулж байгаа л гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн чухал. Тэгэхгүй бид нар эдийн засгийн үр өгөөж өгөхгүй зүйл дээр бага хөрөнгө одоо төсвөлдөг. Тэгээ энэ маань эргээд одоо бидний бодсон бас үр дүнд хүрэхгүй байх юм одоо эрсдэлтэй. Тэгэхээр мэдээж төр бол хувийн хвшлийг бизнесийг зах зээлийг дэмжихдээ дэд үтсээр дэмжинэ. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр энэ лүгөө бол одоо энэ чиглэх энэ одоо үндсэн одоо үзэл санаагаа одоо улам энийг бол одоо баталгаж явах нь зүйтэй л гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр нэгдүгээр тул энэ зүүн босоо чиглэлийн төмөр замтай холбоотой. За энэ бол чухал. Одоо ямар жишээ хэлэх чинь гэхээр ингээд үндсэндээ манайх хоёр хөршиг холбосон транзит гэж хэлж болох ганцхан гол төмөр замтай. Энийг дагаад Монгол улсын нийт хүн амын 70% амьдардаг. Тэгээ ингээд дархан Улаанбаатар, Дорногов гэдэг ингээд энэ төмөр замаа түшиглээл үндсэндээ ингээд бараг л одоо бүх аж үйлдвэрийн зохицлоор парк үйлдвэрүүдэл барьж байгаа байхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан ингээд зүүн одоо баруун босоо чиглэлд энэ төмөр замын төслүүд бол их том үр өгөөж өгөх учраас энэ дээр зүүн босоо чиглэлийн төмөр замыг ямар нэгэн аргаар одоо эхлүүлэх тал дээр одоо эдийн засгийн хөгжлийн одоо сайдын хувьд бол онцгой анхаарч өгөөч гэсэн төгсөлт байгаа. Яг тэгэхээр аливаа ажлын эхлэл бол 50% байдаг учраас энийг эхлэхгүй ингээд одоо байгаад байвал бас нэлээд удаашрах байхаа. Энээр нь хууль тогтоомжийн хувьд бол ямар боломж байгаа, ямар одоо хөрөнгө оруулах ийм одоо хуулиуд байгаа гэдэг зүйлийг судлаад энийг одоо одоо хэрэгжүүлж өгөөч. Тэгвэл энэ төвлөрлийг сааруулах одоо бүсчилсэн хөгжлийн хувьд бол нэг том бодлого болно. Энэ гол төмөр зам 70% амьдарч байгаа бол энэ зүүн баруун босоо чиглэлийн төмөр замуудыг барьсан тодорхой хэмжээнд ийшээ бол явнаа. Энийг дагаж бол олон одоо 90 үр дүнгууд гарнаа. Гэдгийг за хоёрдугаар дээр ус хангамжийн төслүүдийн хувьд бол одоо маш сайн одоо ингэж гадаад дотоод талдаа хилцэл энийг одоо аль бие усны бүр эрх үхий одоо байгууллага за энэ орон нутгийн иргэд гэдэг энэ зүйл дээр одоо зөвшөлдсөж яс дас болсны дараа эндээ үндсэн хөрөнгө оруулалтаа хийхгүй бол энэ бол одоо маш их эрсдэл дагуулна шүү. Энэний жишээ бол одоо энэ одоо усан цахилгаан станцуудын төслүүд байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр мэдээж одоо өмнө нь гарсан энэ одоо сургамжийг за асуулт асуусан шүү дээ. Ган төмөр сайд хариулах уу? За ган төмөр сайд хариулъя. Тэгэхээр Бадамсран гишүүний саналтай бол санал нэг байгаа. Бид нар бол ганц төв коридороо хараад идэг. Төв коридор нь өөрөө одоо дамжуулах чадал их багтаа. Тийм учраас бол баруун босоо, зүүн босоо хоёр бол гарцаагүй ажилд орох учиртай. Тэгээ хамгийн Монголд одоо хамгийн хэрэгжиж болох нь бол зүүн босоо байна гэдэг зүйл их олон жил яригдсан. Тийм учраас бид нар бол энийг нээлттэй хэрхэн хөрөнгө оруулалт хийж хэрхэн гүйцэтгэж хэрхэн ашиглах тухайд тодорхой бодлогыг ондоогаад тодорхой шийдэлд хүрэхин төлөө ажиллах болно гэдгийг хэлье. Усны асуудал дээр ч гэсэн би айхтар том дуурахгүй байгаа нь бол бид бол говийн ард түмнээ ундны усаар хангах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхийн тулд их нэхур үнэхээр орон нутгийнхаа иргэдтэй бүрэн ойлголцсон төвшөнд урагшаалах шаардлага бол. Тийм учраас би одоо говийн гишүүдтэй бол байнга хүсэж байгаа. Аль болох PR-гүйгээр тэгээд тэр ард түмэн ундны устай болох нь чухал байна гэдэг зүйлтэй. Говийн гишүүд ч гэсэн энэ дээр их тийм нухацтай хандж байгаа. Ямар ч үс ажлын ард гараа гэдэг ийм зүйлийг бол байнга хэлж байгаа. Тийм учраас таны хэлж байгаатай санал нэг байна. Баярлалаа.